Хүүхэд өсвөр үеийнхэн тулгамдж буй асуудлаа тодорхойлон өөрсдийн үзэл бодлоо шийдвэр гаргагчдад хүргэх, асуудлаа шийдвэрлүүлэх, орон нутгийн бодлогын бичиг баримт боловсруулахад хүүхдүүд санал бодлоо тусгах зорилгоор жил бүр аймгийн хүүхдийн чуулганы зохион байгуулдаг. Энэхүү чуулганы утас Говьтай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, нар хүссэн яргуу нийгэмд үүсгэх төрийн бас байгууллага, аймгийн засаг даргын тамган газрын дэргэдэх залуучуудын хөгжлийн төв, Дэлхийн зүүн Говьтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран 5 дугаар сарын 9-нд хүүхдэд сонирхсан хилцүүдийг зохион байгууллаа. Ер нь ингээд бид ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх хамгийн тав тухтай газар гэж ер нь боддог. Тэгээд эндээ ирээд ингээд чөлөө цагаа өнгөрөөгөөд тэгээд хүүхдүүдтэй ярилцах их гоё идэг. За ер нь аль хүүхдийн ордонд одоо хүүхдүүд ингээд чөлөө цагаа өнгөрөөх эсвэл одоо амьдралын боломж олгоцсон муутай хүүхдүүд өөрсдийнхөө ингээд гадуур ингээд илүү үнэтэй ингээд сургалтанд явахаас илүү эндээ ирээд аюу гой тав тухтай орчинд тэгээд сургалтын төлбөрийн ч гэсэн аюу боломжийн тэгээд сайн багш нараар явах нь надад аюу зөв гэж ер нь боддог. Хилцүүлгийн онцлог зүйл нөх юм бол хүүхдүүд одоо өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх тийм ер нь бол зорилготой байсан энэ хилцүүлэг маань. Тэгээд бусадаа ингээд нээлттэй байх, үе тэнгийнхантайгаа аюу нээлттэй байх тийм талаар л ер нь ойлголтыг авсан. Хүүхдийн ордон маань байгуулагдсанаар бол одоо хүүхд залуус бидний хувьд бол одоо чөлөө цагаа зөв зөвхөстэй өнгөрүүлэх, за мөн одоо өөрийн сонирхдаг одоо хоббигоо хөгжүүлэхэд нэлээд том түлхэц болж өгсөн. За жишээ нь хэм бол одоо манай хүүхдийн ордонд хэм бол одоо бүжгийн дугуйлан, шатрын дугуйлан, за тэгээд зургийн дугуйлан гэх мэтчлэн хүүхдүүдийн сонирхож болох юм бүхэл талаар за мөн бас оролцооны клубүүд бас ингээд ордог. Тэгээд ерөөхдөө бол хүүхдүүд одоо нийгмийн идэвхтэй за тэгээд цагаа зөв боловсон талаар одоо өнгөрүүлэх юм бол одоо тийм боломж болцоо бол бүрдэж өгсөн доо одоо хүүхдүүд бидний хувьд бол маш тийм баяртай байдаг. Ордонтой олгож одоо болгосон одоо бүх зүйлээр ингээд тусаач тэмцсэн бүхэл ах эгч нартэй бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Хилцүүлгийн үеэр аймгийн хүүхдийн зөвлөл болон гიშгтэн хамтлагийнхан уран бүтээлээс үеийнгийн найзуудаа хүргэсэн юм. Гიშгтэн хамтлагийн тухайд 2014 онд байгуулагдсан түүнээс хойш сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулж олон улс бүсийн уралдаануудад тогтмол амжилт үзүүлсээр ирсэн. Амжилт үзүүлэхэд эцэгчүүд болон улсын хурлын гишүүн арднаас ихэхэн дэмжлэг үзүүлсэн тухай Морин хуурын гიშгтэн хамтлагийн багш Баян Монхонцон хэлж байлаа. Манай хамтлаг саяхан хамгийн сүүлд 24 онд гарснаас хойш 2 уралдаанд орсон. Мөн хамгийн сүүлд сая ерөнхийлөгчийн зарилгын дагуу сайхан Монголын үйл боломжлоос орчилсан арга хэмжээнд явуулцаад өнөө өглөө ирлээ. Энэ удаа бол 10 хүүхдийн борлоготой очиж оролцоод ирсэн. 20 стал оролцоод ирлээ. Манай хамтлаг маань 14 онд анх дугуйл маягаар одоо 20 хүүхдийн борлоготой авч хичээлүүлээд эхэлж ирсэн. Тэрнээс хойш тасралтгүй 10 жил хичээллэж үйл ажиллагаагаа явуулаад хүүхдийн ордон ирээд амжилттай хичээллэж амжилттай суралцж байна. Хүүхдүүд маань байгуулагдсан хугацаанаас хойш бүсийн болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүд аймгийнхаа нэр хүндийг гаргаж амжилттай сайхан оролцож байна. Мөн 2 жилд нэг удаа цайлан тоглолтын одоо орон нутгатаа хийж хөвшүүлсэн байгаа. Энэ амжилтуудыг гаргахад мэдээж одоо эцэг аймгаар нутгийн удирдлага маш их тусалцаа үзүүлдэг. Одоо хувцас, тэгэл урлаан тэмцээх замын зардал гэдэг маш их тусалцаа үзүүлдэг. Тэр бүх хүмүүстээ одоо жинсэлсээ баярлж авдаг. Одоо тэр итгэлийг алдахгүй амжилт гаргаж улам өргөн болж хөгжүүлж явж байгаа. За үүний одоо нэг жишээ нь бол 18 онд тоглолт хийхэд одоо бид нар тоглолтын нэг ээлж явах цэцэг арднагч цэцэгч маань санхүүжүүлж хийлгэж өгчөөсөн. Сайхан ягаан дэлгүүртээ хүртэл өмсөж байгаа. За дараа нь цэцэгчүүдийнхээ одоо дэмжлэгээр бас нөгөө онготой сайхан дээл хэлсэн жил одоо өмсөж байгаа. Энэ нэмжлэгээр мөн урлаан тэмцээнд явахад аймаг орон нутаг цэцэгчүүдийн маань санхүүжилт тэрл одоо бид нэр бор зүрхээр ингэж зүтгэж сайхан амжилт гаргаж авч байгаа. Шинээр одоо энэ хүүхдийн орд анх одоо байгуулагдахаас өмнө л баг бидэхэд энэ лүү орохыг маш их хүсэж энэ лүү оронгуудаа л одоо манайд хамгийн түрүүнд хамгийн том өрөө өгөх чиглэлтэй учир юу гэвэл 14 онд манай хамтлаг анх
одоо үүсгэн байгуул дугуулгын хэлбэрээр үүсгэн байгуулахдаа хуучин хүйтэн төлөө гэлцс гэдэг байгууллагатай хамтарч анхаад эндээ яасан одоо хүртэл эндээс ерөөсөө юу яагаагүй шилжээгүй хөдлөөгүй. Тэгээд анх энэ шинэ ордон ингэж юу ааж суурин тавьж байгуулж ингэж өгч байгаа тагшуундаа маш их баярлаж ийшээ хамгийн түрүүнд бид одоо өрөөндөө орж өрөөс аваа одоо хүүхд сурах орчин зураа энтрийг дараханд бол тоглолтын орлогоор ингэж тогтчуулж энэ өрөө ингэж үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгээ хүүхдийн ордныхаа хамт олонд одоо бас маш их баярлалаа. За морин хор хөгжим маань яалтчгүй Монголын үндэсний ганц хөгжим. Яагаргүй Монгол хөгжим. Тэгээд морин хор хөгжмөр хүүхдүүд маань хичээлж тоглож сурснаар нэгдүгээр төв уламжлал авч явж байна. Хоёрдугаарт сууж уун, гуравдугаарт одоо маш төсвөр хатуужилтай хүлээцтэй одоо ямиг амархан байдлаар шийдэггүй хэцүү гэдэг одоо мэрэгжил болгонд хэцүү байдаг, юм сурах хэцүү байдаг гэдэг одоо ясан шингэтэл ойлгодог байгаа. Дээр нь мэдээж хүүхдийн хүмүүжлэлд бол сөргөөр мэдүүлэх ямар ч зүйл байхгүй. Бүх зүйл нь эерэг, уян зөөлөн сэтгэлтэй болно, сууд сурна, төвчээртэй болно, хүлээцтэй болно, зоригтой болно. Маш тийм олон талын эерэг нөлөөлдөг байгаа хүүхдүүдэд. 14 онд 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хичээлж эхэлж байгаад тэгэл үнэхээр одоо хүүхдүүдийг бол сонсголоор нь шалгаж авдаг. Мэдээж хүн болгон сурах боломжгүй. Хүүхдүүд нь төрөлхийн нөгөө өөрийнх нь авалттай тэгээ сонсгол гэдэг одоо 6 дахь мэдрэхүй тэгээ төрсөн тийм төрмөд лагаастай хүүхдүүдийг сонгож авч суралцуулдаг. Жилд 2 жилд ч юм уу ер нь 20-оос хэтрүүлэхээр одоо бас сургалтын чанар муудах одоо нэг багш ганцаараа авчраас ачаал хэсэг тийм юу та тэгээ 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хичээлээд 12 дугаар ангид өссөн хүүхдүүдийнхээ тоогоор жилд элсэлт нэмж авдаг. 2 хүүхд төгсвөл 2 л хүүхд авна. Хүүхд төгсөхгүй жил элсэлт авахгүй тохиолдолч маш олон жил байдаг. Тийм учраас сургалтын чанар сайн нэгдүгээр шалгаж авдаг, хоёрдугаарт одоо хүүхдийн тоог олшруулдаг учраас сургалтын чанар талраа нэлээд анхаарч хичээлэлдэг. Говьтай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжид хамгааллын газарт хүүхдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх аюул чадрыг нэг хөгжүүлэх зорилгоор шатар, бүжиг, морин хуур, уран зураг болон хүүхдийн оролцооны клуб сургалтууд үйл ажиллагаагаа явуулдаг. Иймээс ч хүүхд багчуудын эрх туртай газар болж чаджээ. Биднэрт ингээд чөлөө цагийн газар амар хөгжилтэй байдаг тий. Тэгээд амар тийм гоё тусалдаг бид нарт ингээд хүмүүс ингээд амар гоё илдэг харилцаатай байдаг. Тийм. Орчин нөхцөл нь болохоор үнэхээр таатай. Тэгээд ойр хавийн хүмүүс сэтгэл өндөрдөг. Манай найз болохоор энэ хүүхдийн ордонд хаяад ингээ ирдэг амар гоё. Тэгээд манай анги хэд хүүхдүүд энд явдаг. Бас их гоё байдаг. Тэгээд чөлөө цагаар ингээ найзуудтай юм яран газар үнэхээр хөгжилтэй байдаг. Би ч гэсэн өөрөө их дуртай байдаг. Орчин нөхцөл нь бол таалагдж байгаа. Ер нь бол манай аймагт ийм зургийн дугуулан ер нь энд л байдаг гэж боддог. Ер нь бус аймагт бол ийм хүүхдийн ордон байхыг бол мэдгүй байна. Гэхдээ манай аймагт бол ийм хүүхдийн ордон байгаад баяртай байна. Ер нь бол миний эрэх дуртай газар. Тэгээд энд бол зургийн дугууланд явдаг болохоор баггүй цагийг өнгөрөөдөг. Хилцүүлгийн үеэр хүүхдийн хөгжил, боловсрол, хамгаалал, хүмүүжил төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар холбогдох албанаас мэдээлэл хүргэж хүүхдүүдийн санал бодлыг сонссон юм.